Өчигдөр буюу Мягмар гаригийн орой Өмнөд Солонгосын Гимхээ олон улсын нисэх буудал дээр Air Busan компани онгоц хөөрөх гэж байж байгаа үедээ сүүл хэсгээсээ шатсан ийм үйл явдал болсон. За энэ ослын улмаас 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн гэдгийг өнөөдөр буюу 3 дахь өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн албанаас бол мэдэгдэж байгаа. За галын урьдчилан тогтоосон үзэлгээр бол түүмэр хогийн савны дээд хэсэгт байрлаж ирсэн зөөврийн батарейнаас бас анх гарч авалдсан байж магадгүй гэдэг дээр ерөнхийдөө таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ мөрдүүн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учраас бас эцсийн шийдвэр гараагүй. Тэгээ Airbus компани Airbus A321 онгоц нь Пусаны зүүн өмнөд хэсэгт байдаг Гимхээ олон улсын нисэх буудлын буудлаас Гонконг руу нисгэж байсан. За тэгээ ямар ч байсан өчигдөр оройн 22 цаг 26 минутад энэ хүү гал гарсан. Тухайн онгоцонд бол яг 169 зорчигч. За тэгээ хөлгийн багийн гишүүнээ 7 хүн буюу нийт 176 хүн тухайн онгоцонд байсан. За тэгээ сүүл хэсгээс гал гарангууд нислэгийг тэр дорн зогсоогоод хийлдэх гудсаар хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн. Эхэндээ 3 хүчээс дараа нь 4 хүчээс өнөөдрийн байдлаар бол 7 хүн гэмтэж бэртсэн гэсэн. За тэгээ яг галд бол түлэгдсэн юм бол байхгүй. Яг энэ хийлдэх гудсаараас бууж авах үедээ нүүлгэн шилжүүлэлт явагдаж байгаа үед бас унаж бэртсэн тийм тохиолдол байгаа. Гэхдээ яг 6 нь бол ерөнхийдөө нэлийн хөнгөн гэмтэл авсан. Нэг нь болохоор өнөөдрийн хүртэл бас эмнэлэг твтж байгаа гэдгийг тээврийн яамнаас бол мэдэгдээд байгаа. За энэ осол бол өөрөө нөгөө нэг 12 сарын 29-нд Тайландаас Муан руу нисчихсэн Jeju Air компани Boeing 737 онгоц осолцсны дараах бараг сарын дараа болж байгаа үйл явдал гэдгээрээ бас олонний анхаарлыг татж байна. За тэгээ галт бөмбөлөг болгоод дэлбэрсэн тэр нөгөө айхтар Jeju Air онгоцны хажууд бол яг энэ онгоц бол арай бага хохирол амссан. Гэхдээ ерөнхийдөө олон улсын судалгаанаар хэрвээ онгоцон дотор гал гарлаа гэхэд ойролцоогоор 90 секундын дараа дотор заалаар гал маш хурдтай тархаж дотор байгаа хүмүүс өмнөснөр болтлоо шатдгаа гэдэг тийм туршилтуу тийм олон ослын тийм үр дүнгууд байдсан байлээ. Тэгэхээр ерөнхийдөө би бас түрүү хэлж ирсэн да. Та бүхэн онгоцонд сууж байгаа тохиолдолд элдв үнэртэй уус, спиртлэг төрлийн авч явах эсвэл их хэмжээний спиртлэг төрлийн ундаа, арх дарс, виски уух юм бол иймэрхүү гал ч юм уу юм оч авалцах үед та өөрөө амьд бамбар болж шатах магадлал өндөртэй. Дээрээс нь юм нэлон торон янз янзын хувцс өмсөх юм бол яг гал төмрийг дэмждэг асаагуур болдог шүү гэдгийг ийм хүмүүсийг тайлбарлаад байгаа. Ерөнхийдөө битүү орчинд спиртлэг юм идэж уух, ийм нилон хувцастай байна гэдэг бол маш аюултай юм байна шүү гэдэг энэ үргэлжиж гараад байгаа ославаарууд бол нотлон харуулж байна. Ер нь тэгээд Солонгосын агаарын тээвэрт 24 оны сүүл 25 оны ихэнх үе бол нэлээд бас хэцүү байна. За тэр Jeju Air компани 179 хүн амь үрэгдсэн ослын нөхцөл байдал хүртэл шалгагдаж тогтоогдоогүй. Ямар ч байсан онгоцны 2 хөдөлгүүрээс нуусны цус өөд гэх мэтийн материалуудыг бол олсон. Тэгээ ямар ч байсан яг юунаас болж энэ онгоц сүнчүү гэдгийг тогтоож чадаагүй байгаа. Тэгээд Өмнөд Солонгосын тээврийн сайд Park Sun-woo лавгарагт хийхдээ Jeju Air компани зоршигт тээврийн онгоцны эмнэлэг явдлын дараа энэ Busan Air компани онгоц ингэж осолдож Солонгосын нисэх онгоцны компаниудад итгэх иргэдийн итгэлд бас сөргөөр нөлөөлж байгаад үнэхээр харамсаж байна гэдэг мэдээллийг хийсэн. Мягмар гаригийн орой 22 цаг 26 минутад болсон энэ гал төмрийн осол аваарыг шалгаад хүмүүс эд ажилтай байгаа. За тэгээ ямар ч байсан шүн дундын үед бол ингээ харахад онгоцны бараг тал нь шатчихсан. Их бий болон хөдөлгүүрийн хэсэг далавч нь бол галд өртөөгүй бүрэн бүтэн байна гэдэг тийм мэдээлэл өгсөн байгаа. За тэгээ Мягмар гаригийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэсгээр гарсан энэ янз янзын зургуудаас харахад онгоцны дотор талаас асар хэмжээний галын өтгөн утаа гарч исэн. Гал өнөөгчд гал гарснаас хойш 8 минутын дараа ирсэн. Тэгээд тухайн галыг унтраах гэж хөөс болон усыг ашиглаж асар том аврах үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа.
За тэгээд юу яасан байгаа бас нэрээ нууцлсан зарим нэгэн зорчигч нар те одоо юу гэдгийг зорчигчийн дээр байдаг тээш хадгалах савн дотор зөөврийн буюу одоо энэ power bank ямар нэгэн зүйл дарагдаад тэрний улмаас бас тэр хэсгээс гал гарч урагшилсан байхаа гэдэг дээр ерөнхийдөө бас тийм санаа оноогоо хэлсэн байлээ. Тэгээ утаа ерөөсөө тэр онгоцыг ингээд дүүргэх үед аваарын гарцаа ойролцоо сууж исэн хүмүүс маш яаралтайгаар хаалгыг онгоолгож, онгоцны үүслэгч эсрэг талын хаалгыг бас онгоолгож хүмүүсийг маш хурдан яг зааврын дагуу одоо ингэж нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг одоо явуулж ирсэн. Энэ нь одоо олон хүний амьсыг аварсан гэдэг үр дүнд хүрсэн байлаа. Ерөнхийдөө Оросд болсон нэг осол дээр бол хүмүүс одоо хойно гал гарч байхад өөрсдийнхөө ачаа бараатаа ноцолдоод хүмүүс зам тавьж өгөхгүй байсаар байгаад амар олон хүн бас амиа алдаж байсан тохиолдол байдаг. Тэгэхээр ерөнхийдөө миний өмнөх ярьж ирсэн нөгөө Jeju компани онгоцны ослын үеэр тий одоо иймэрхүү юм болж ирсэн, тэгж ирсэн гэдэг та бүхэнд бас нэг анхаарал татах сонирхолтой зүйлүүдийг л хэлж ирсэн. Тэгэхээр аль болохоор онгоцонд спиртлэг төрлийн битгий хэрэгэл синтетик төрлийн хувцс битгий өмс ямар нэгэн осол аваар гарлаа гэхэд хүний зам битгий тэгэлд ерөөсөө хамаг юм хаяа зүгээр урагшаага аврах гарц руу яв. Онгоцонд орохдоо аврах гарцууд хаана байгаа гэдгийг аягүй сайн мэдчих ёстой гэдгийг одоо эдгээр ослууд бол батлан харуулдаг байна. Ер нь тэгээд энэ зорчигч нарын цүнхэндээ гар дэшинтэй хийж авч яваад энэ power bank буюу энэ литиум батарейнууд нь нисхийн аюулгүй байдлын мэргэжлүүдийн санаа зовоож нэлээд бол асуудал болж байгаа. Ерөнхийдөө одоо хүчин чадлаасаа хамаарат гар дэшинд эдгээр зүйлүүдийг авч яваад байгаа. Гэхдээ одоо ерөнхийдөө энэхүү ослуудын дараагаас яах вэ? Энэ power bank-уудыг онгоцонд авч явахгүй одоо тийм заавар журамшнээр гарах байхаа. Ямар ч байсан нисхийн мэргэжлүүдийн бол нисхийн холбоо буюу FAG-ийн мэдээснээс харахад өнгөрсөн оны сүүлчээр жишээлбэл одоо Америкийн нэгдсэн улсын нислэгийн одоо тийм үед явагдаж исэн одоо янз янзын бас авааруудыг ингээ хараад байхад 2015 оноос хойш одоо энэ батарейтай холбоотой, power bankтай холбоотой асуудлууд одоо 388%-аар нэмэгдсэн гэдэг тийм үзүүлэлт гараад байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ захилгаан тоног төхөөрөмж, утас таблет одоо юу гэдэг батарей агуулж байгаа бүх зүйлүүд маань ерөнхийдөө бас аюултай гэсэн үг бол тараад байгаа. Зөвхөн онгоц ихгүй машин тэрэг одоо хаан чинь те өвөр дээрээ тэврэж ч юм уу хүзүүндээ ороогоод ч юм уу цэнэглээд хөвж байгаа гинт нүүрэн дээр чинь дэлбэрэх эсвэл одоо шатах буудах иймэрхүү тохиолдлууд бас гарах магадлалтай байна. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү захилгаан тоног төхөөрөмж унтахтаа ч юм уу ийш тийш орж гарч явахдаа салгаж явах эсвэл онгоц моцон цуухаар бол үлдээчмээр юм байна. Одоо тий илүү power bank гэдээр авч явах хэрэггүй. Тэгээ гинт юуч болох юм бэлээ гэдэг талаас бас юмд хандах хэрэгтэй болж байна. За ингээд ямар ч байсан Бусан Air компани өчигдрийн одоо тий онгоцны ослолтой гартай холбоотой маш товчхон мэдээллийг одоо хүргэлээ. Тэгээд маргааш нөгөөдрөөс энэ ослын одоо нарийн ширийн мэдээлэлүүд илүү одоо дэлгэрэнгүй гарч ирэх байхаа гэж одоо бодож байна.